2012 оны эдийн засгийг 2016 оны эдийн засгийтэй харьцуулаад тэр нь болохоор тусгай нэг аргаар харьцуулсан шүү дээ. Тэгэхэд та бол нэг гадаад болон дотоод секторууд за эдийн засгийн өсөлттэй байгаа гэсэн тоо гарч байгаа гэсэн балансууд нь яг хэвэндээ ингэж яриад байна. Тэр дундаа аж ахуйн нэгжүүдийн гадаад одоо аж ахуйн нэгжүүдийн гадаад өрн одоо ихсэн гэж ярьж байна шүү дээ. Та яг үүний учир шалтгааныг нь юу гэж бодож байна? Тийм зүгээр миний сая танилцуулж байгаа танилцуулга бол Монголын эдийн засгийн эмзэг байдлын шинжилгээ гэдэг. Энийг бол олон аргаар хийж болдог. За миний сая танилцуулж байгаа танилцуулга бол яг балансын аргаар. Балансын аргын гол давуу тал нь эдийн засгийн ямар ч үйл ажиллагаа явагдсан байж болно. Гэхдээ яг энэний үр дагаварт ямар эрсдлүүд холимтлагдаад үлдчих вэ гэж баланс байна. Тэгээд дараагийн шок гэдэг юм уу хүндрэл бий болоо гэхэд эдийн засаг маань ямар хүндрэл явах эмзэг байдал нь хэр өндөр байна уу гэдгийг судалж байгаа. За тэгээ 12-ыг 16 онд ягаад гэвэл бид бүхэн ирээдүйн тухай хэлхийн тулд өнгөрсөнд миний арга маань хэр бодит байдлыг тайлбарлаж байгаа гэдгийг авч үзэх хэрэгтэй. Тэр агуулгаар нь бол 2012-оос 16 онд ямар бодлого хэрэгжсэн түүний үр дагаварт бол ямар баланстай ямар өөрчлөлт гарав. За тэгээд 16 оны эцэстээр ямар бодлогын сонголттой тулвал гэж авч үзэж байгаа. 12-оос 16 онд бол 12 онд бол бид бүхэн мэдж байгаа эдийн түүхийн эдийн үнүүд унаад эхэлсэн, гадаадын шууд хөрөнгө оруулалтууд татлаад эхэлсэн. За тэгээд тэрүүд байгаа төсвийн орлогод бол нэлээд буураад эхэлсэн. Валютын ажлын сулах давталтай байсан. Энэ үед бол тухайн үеийн хөрөгчнүүд бол засгийг одоо quasi fiscal activity төсвийн шинж чанартай үйл ажиллагаа хэрэгжүүлсэн. За гэтэл энэний үр дагавар бол мэдээж богино хугацаанд бол эдийн засгийг дэмжих, тийм магадгүй ажлын байрыг хадгалах, инфляцийг магадгүй богино хугацаанд тогтвортой байсан байж болно. Гэхдээ яг 16 оны бүхэлд нь аваад 16 оны эцэст юу болоод үлдвэ гэдээ үзэхлээр одоо 7 гол секторыг авч үзэж байгаа. Төв банкны баланс, аж ахуйн нэгжүүдийн, өрхүүдийн, засгийн газрын, банкуудын, банкнаас бол санхүү байгууллагуудын тэгээд rest of the world гэдэг. Тэгэхээр ингээд аваад үзэхдээ энэ бүгднийхэн балансууд нь бол эрс муудсан байгаа. Ялангуяа төв банк, засгийн газрын балансууд бол эрс муудсан. Тэ? Энэ нөхцөл байдал маань бол 16 онд бол төв банк ч гэдэг юм уу бодлого боловсруулагчтай хоёр том асуудал аваачиж байгаа. Эхнийх нь бол валютын анх сулрлаа. Энэ сулралтыг зөвшөөрөх үү гэдэг асуудал. За сулралтыг зөвшөөрөх гэхлээр баланстай нь очихлоо гэхлээр аж ахуйн нэгжүүдийн гадаад өрөөд маш том болчихсон. Төв банк нь өөрөө гадаад өстэй болчихсон. Засгийн газрын гадаад өрн том болчихсон. Тэгэхээр бол гадаад өрн том гэдэг нь актив пассивын зүрүүг нь аваад үзэхлээр валютын анхны сулралт нь тэгээд секторуудын эмзэг байдлыг нь улам муутгах гэдэг. Эмзэг байдал муудлан гэдэг нь баланс нь муудна гэсэн. Тэгэхээр тэг хүмүүсийн өртөө байдал нь улам л үрийн дарамт нь ханшаад үүснэ гэсэн. Энэ байдлаас зайлсхийхийн тулд бол магадгүй төв банкны хувьд бодлогын хөвгөө ханшийн сулралтыг хамгаалахын тулд бодлогын хөвгөө өндөр өсгөх ёстой. Бодлогын хөвгөө өндөр хадгалаад эхлэхлээр ямар сонголцоо очиж нөхөд дотоод өстэй хүмүүс байгаа даа. Төгөгийн зээлтэй хүмүүсийн тэр хүмүүсийн үрийн дарамт нь ихсээд байна. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт нь унчихсан. Дотоодын хөрөнгө оруулалт нь ингээд унахлаар эдийн засгийг улам муудах гэдэг. Тэгэхээр ийм хэцүү хоёр сонголтыг алийг хийх вэ гэхэл угаасаа энэ хоёр сонголтыг алийг нь энэ өөрөө эдийн засаг унах гэсэн. Гэхдээ энэ хоёр сонголтыг л аль бодлого үгээл магадгүй хангалттай өндөр хүртэл байх гэсэн магадгүй 20 30 хүртэл магадгүй. Тэгэхээр энэ байдлыг хүнээр бид хүсэхгүй бол хүсэхгүй. Энэ нөхцөл байдлаас гадаг дэлхийн өмнөх практикуудыг харахад угаасаа л гадаад санхүүжилтийг л оруулж ирэх хэрэгтэй. Тэр маань бол commercial байхаа боломж байхгүй байгаад бол гадаадын хөрөнгө оруулагч Монголын эдийн засгийн төлөвт итгэхгүй байгаа. Тэгэхээр ялчгүй олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр бодлогоо зөв болгоод энэ тухайгаа нийтэд зарлаад хөрөнгө оруулагчдын итгэлийг татаад тэгээд хөтөлбөрийн хүрээнд зөв бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ агуулгаар бол өргөдсөн санхүүжилтийн хөтөлбөр Монгол улс орхоос сонголт бол байгаагүй. Тэгэхээр өсөндөө валютын аншигаа хацгуу тогтвортой байдлах, бодлогын хүүгээ нам байлгах энэ боломжийг хангахын тулд энэ сонголтууд зайлшгүй байсан гэсэн. Тэгээд 17-18 онд бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бол бид эдийн засгийн өсөлт маань өндөр байна. Инфляц маань тогтвортой, ханш хацгуу тогтвортой, эдийн засгийн эерэг өөрчлөлт гарч байгаа. Гэхдээ яг баланс дээр очиод ингээд аваад үзэхлээр эерэг өөрчлөлтүүд байгаа боловч энэ маань бол нэг эрс эдийн засаг маань сайн сайхан болчихсон байна гэж хэлэхэд эрт байна л гэж байгаа. 16 оноос сайжирсан боловч 12 оноос маш муу доор байж байгаа. Тэгээд 12 он өөрөө хүндчил байсан. Тэгэхээр эдийн засагт маань цаашдаа гадаадын дэмжлэг санхүүжилтүүд хэрэгтэй байна. Үүнээс олон улсын байгууллагуудад амлсан амлалтаа биелүүлэх хэрэгтэй байна. Тэр хүмүүсийн дэмжлэг хэрэгтэй байна. Макро эдийн засгийнхаа бодлогыг зөв шигээр үргэлжлүүлэх хэрэгтэй байна л гэсэн. Тэгэхээр энэ сонголт байна уу гэдгийг л энэ дүгнэлтээр гол нь хэлэх хэрэгтэй.
За тэгэхээр та сая хэлээ төв банкны зүгээс энэ хоёр сонголтын аль нэгийг сонгохыг одоо сонгох дээрээ тулсан байна гэж штэ тий. Хэрвээ аль нэгийг сонгосон бол аж ахуйн нэгжүүд компаниуд маань цаашид одоо яг юун дээр анхаарч ажиллах вэ? Бизнесийнхэнд зориулаад та нэг өөрийнхөө бодлоор зөвлөгөө өгч. Тий яг хоо бид энэ хоёр сонголт биш. Яг бол аншаа тогтвортой байлгах хүүгээ баг байлгах бололцоог энэ хөтөлбөр маань энэ хөтөлбөрийн хүрээнд очиж байгаа гадаад санхүүжилтүүд маань олгож байгаа юм. Тэгэхдээ эдийн засгийн өөрийнх нь эмзэг байдлыг аваад үзэхлээр эмзэг хэвээрээ байна гэж. Тэгэхээр бол бид бүхний хувьд бол одоо зааштай бол ханшаа сурлуулах юм бол аж ахуйн нэгжүүдээр том дарамттай, засаг дээр том дарамттай тий. Бас эдийн засаг маань энэ хоёрын дарамт маань банкныхаа сектор руу орж ирээд тэгээ эдийн засгийг унагаах гэдэг. Тэгэхээр ингээд олон улсын хэллэг нь бол тэнцлийн хүндрэл гэж хэлдэг. Balance sheet recession гэж хэлээд байгаа. Тэгэхээр Монголын эдийн засгийн хэмжээ бол хэвээр байгаа. Тэгэхээр энэ гадаад өрөөд маань одоо удахгүй дахиад дуудаад эхэлнэ. 2020-24 онд бол Монгол улсын нөгөө сая хугацаагийн сунгасан бүх өрүүд тэнд байгаа. Дээр нь нөхөн аж ахуйн нэгжүүдийн өмнө авчихсан өөрийн иргэн төлөлтүүд дахиад тэнд байж байгаа. Тэгэхээр энэ өрүүдийг одоо бид бүхэн одоо яг дотроо байгаа эдийн засгийн дотроос валют гаргаад нэгэн зэрэг майгаад өгөх гэхэд боломж байхгүй. Тэгэхээр энийг бол гэтэл одоо нэг юм шинээр сэтээд валютын усгал экспорт гаргаад ч гэдэг валютын усгал одоо төлнө бол хугацаа амжихгүй. Тэгэхээр бид бүхний одоо энэ эслээс зайлсхийх хамгийн сайн арга бол бид бүхэн одоо хэрэгжүүлж байгаа бодлогоо тууштай хэрэгжүүлэх ёстой. Гадаад хүмүүс хөрөнгө оруулах алуусын байгууллагад амлсан амлалтуудаа тууштай биелүүлэх ёстой. Тэгснээрээ бид бүхэнд гадаадын хөрөнгө оруулагч алуусын байгууллагууд окей эдгээр ямарс зөв рүүгээ зөв алхмаа хийгээд явж байгаа хүмүүс энэ хүмүүс дэмжиж туслах юм бол энэ хүмүүс энэ хүндрэлээсээ салаад эдийн засгийн хөгжөө явна гэдэг энэ итгэл өмсөлтөг өгөх ёстой. Тэгснээр дараагаар бид бүхэнд гадаад зах зээлээс дахин санхүүжилт хийх юм бол тэр маань харьцангуй хөнгөлөлтөй нөхцлүүдтэй, харьцангуй бага хүүтэй, харьцангуй урт хугацаатай тэгээд тэрүүгээ ямар нэгэн асуудалгүйгээр өөрөө сунгаад өөрийн дефолт хүндрэл рүү орохгүйгээр бид нөхөд явах гэж байна. Тэгэхээр бид бүхний хувьд бол ямар ч бодлого боловсруулагчдын хувьд бол одоо хэрэгжүүлж байгаа бодлогодоо тууштай байх ёстой. Үр дүнтэй хэрэгжүүлэх ёстой. Тэгснээрээ энэ хүү маань дотоод хүү маань баг ханш маань сул тэгжээж аж ахуйн нэгжүүд маань энэ эрсдлээ өөрсдөө бизнестэй гадны нэмэлт эрсдэл авахгүй өөрийнхөө үйл ажиллагаагаа сайжруулах замаар энэ өөрийнхөө дарамтаас олгох. Тэгэхээр одоо байгаа бодлогоо тууштай явуулахад ямар нэгэн саад хэрэгшээл байна уу? Гадны дотны мэдээж бол хүндрэлүүд бол байж болно. Тэр бол мэдээж бол бас одоо бидний болгоомжлох зүйл бол юу байж байна? Одоо төсөө тэлж эхэлж байна. Магадгүй энэ маань бол бас сонгуулийн мөчлөгтэй холбоотой байхыг үгүйсэхгүй тийм. Гэтэл одоо ирээдүйд бол энэ бол дахиад дараагийн эслүүдийг бий болгож болзошгүй байгаа да. Нөгөө талаасаа бол одоо бас хэрэгжүүлж байгаа зүйлсийг тууштай хэрэгжүүлэхгүй байхад одоо нөлөөлөх хүчин зүйлсүүд бас байж болзошгүй. Тэгэхээр одоо энэ зүйлсээс айлгах зайлсхийж үрдүнлэх хэрэгтэй. Нэг бас гадаадын шууд хөрөнгө оруулалтын мөнгийг л бол илүү ашигтай ажиглаж эргүүлээд тэр зээлийгээ түлхэл болцоог нь олгоход макро орчин маань хангаж өгсөн. Тэгжээж аж ахуйн нэгжүүдэд дэмжинэ. Хоёрдугаар засаг төв банк өөрийнхөө хүндрэлийг алгуул шийдэх ёстой. Түүний тулд бол бодлого юм уу гадаадын дэмжлэг тэг гадаадын дэмжлэг мэдээ техник ассистент юм уу бодлогоос илүүтэй энэ чинь бит долларын усгалууд байж байгаа. Энэ усгал бол яалч миний хэлээд байгаа ханшиг тогтвортой байлгаад бодлогын хөнгө тогтвортой байлгаад болцоог нь олгоод байгаа. Тэгэхээр яалтчгүй бид бүхэн бол энэ тогтвортой байдлын төлөө биднээс хамаарах зүйлийг хийх ёстой. За танд маш их баярлалаа. Баярлалаа.